За одоо хоёулаа хурууга одоо дугаарлаж сурна заяа. За эхлээд за байж. Одоо энэ дээр юуны зураг вэ? Гарны зураг байна. За энэ хэдийн ямар тоонууд байгаа вэ? 1-с 2 3 4 5 гэж тийм. Чи хуруу гараа гаргатаа. За баруун гараа гаргач. За баруун гараа. Тэгэхээр яах нь вэ? Нэгдүгээр хуруу ямар хуруу вэ? Эрхий хуруу, нэгдүгээр хуруу, хоёрдугаар хуруу, гуравдугаар хуруу, дөрөвдүгээр хуруу, тавдугаар хуруу гэж байдаг байх нь шүү дээ. Хөгжим тоглоход. Хөгжим тоглоход нэг эрхийгээс эхлээд яг хуруугаа энэ улаангийн дараа. За одоо 100 гар бас яасан. Аль хуруунаас эхэлж байна? Эрхий хуруунаас эхэлж байгаа. 1 2 3 4 5 гэж явах нь байна. Ойлгосноо? За сайн байна. За одоо хоёлаа энэ дасгалыг тоглож суръя. За энэ болохоор шат гэдэг дасгал байна шүү дээ. За энэ ямар өнгө вэ? Улаан өнгө. За энд улаан өнгө бас байна тийм. Энэ ямар өнгө вэ? Улбар шар. Энэ шар. Ногоо. Чинкэр. За тэгсэн чинь яасан энэ хөгжмийн даргалан дээр бас яг эднэртэй адилхан яасан. Өмнөд ингээд тэмдэглэсэн байгаас багш нь наацсан байгааз. За тэгэхээр хараа. За 1-ээс эхэлнэ гэж байна. 1 гэдэг маань юу вэ? Тоо. Тэгээд хурууны тоо. Сая хурууга бид нар яасан мэлээ 1-ээс эхлээд тоосон. 5 хүртэл ингээд яасан шүү дээ. Дугаарлсан шүү дээ, тий? Тэгэхээр яах нь вэ? Энэ улаан даргалан дээр яах нь вэ? Нэгдүгээр хуруугаар тоглох нь шүү дээ. За чи 100 гар одоо өнөөдөртөө орохгүй заяа. За баруун гараараа. За улаан даргалан дээрээс. За одоо улбар шар даргалан дээр хэдвэр хуруу? Энэ 2-ын тоогоос 2-дугаар хуруу. За шар энэ 3-дугаар хуруу. 3-дугаар хуруу нэр нь энэ 3-ын тоо шүү дээ. Тэгэхээр энэ шүү дээ. Тэгэхээр шар дээр яах нь вэ? 3-дугаар хуруу байх нь шүү дээ. Энэ тэгээд 4-р хуруугаар ногоо. Тэгээд биш ээ. Энэ хэдийн тойлоо? 5-дугаар хуруу нь аль хуруу вэ? Чигчээ хуруу. Чигчээ хуруугаараа хэдэн удаа дарах нь вэ? 2 3 удаа дарах. Цэнхэр дээрээ 3 удаа. За ёо. Тэгэхээр яах нь вэ? Энэ томоор тэмдэглэсэн байгааз. Тэгээ хамгийн сүүлийнх нь яах нь вэ? Удаан ингэж давна гэсэн. Ингэж удаан давна гэсэн. Чи хуруугаа ингээд бүр хил. Бүр хилж аваад тоглодог байх. Чи ингэ хуруугаа ингэ тэгшгэн ингэ даагаад шүү. Ингэ тэгшгэн даагаад ихгүй бүр ий болгож байгаа тоглолтын. За яа. За яа. За цэнхэр дээр 3 удаа. Сүүлд нь удаа байгаа. За одоо энэ 2-дугаар мөрөн дээр яасан? Хэдвэр хурууноос эхэлж цэнхрээс 5-дугаар хурууноос эхлээд яах нь буцаад явах нь шүү дээ. Ингээд ийш нь цэнхрээс улаан байгаа буцаж байна. За одоо цэнхэр 1 2 3 удаа гацтэй 1-р хуруу дээр. За 1-р эндээс эхлээд 1 2 3 удаан энэ том байгаа учраас удаан дараа. Ингээ удаан дараа. За одоо дахиад эхнээс нь ингээд. Эхнээс нь тоглоё. За 1 2 3 4 сайн өгдөө шүү дээ. За одоо эндээс эхлээд. За 1 5 дахиад удаан. 1-р хуруу яасан бэ? 1-р хуруу. Зүгтэй сайн байна. За. Улаан хэдэн удаа улаан өнгөтэй дарах гэсэн үг юм. 2 удаа тоглоно. Хэдвэр хуруугаар дарах вэ? 1-р. 1-р хуруугаар тоглоно шүү дээ. За дараа
Дөрөвдүгээр хуруу тий. Тэгээд ямар өнгөн дээр вэ? Цэнхэр өнгөн дээр 2 удаа. За тэгээд дараа 5-аар хуруугаар нүлээ? 2 удаа дарна. Ягаа өнгөн дээр тоглоно. За тэгээд энэ юу гэсэн үг лээ? Удаан дарна 4 хуруугаар гэсэн. За чи тоглоод үзтээ эндээс ихтэй. За зөв энэ хоёр зөв. За одоо энэ жишээ нэг хуруу байна. Хурууны дугаар хэд вэ? 4 найлуулээ. Зөвтэй. За одоо энэ. Дөрөвдүгээр хуруугаар байна. Удаан том дүрсөөгөө авчирч удаан дарна. За одоо энийг 3-аар хуруу ногоон дээр зөв ногоомдоо чи зөв алдсан байна шүү дээ. За тэгээд 3 4 гэж байгаа. Тэгэхээр 3 4 2-оос салхих нь шүү дээ ногоон өнгөн дээр. За 3 тэгээд дахиад 4. Зөв ингээ 2 удаа болчихлоо. За одоо энэ 3-р хуруугаараа шар өнгөн дээр 1 2 за одоо энэ улбар шар 1 удаан дараа сайн үүдтэй шүү дээ. Ястаа сайн. За одоо дахиад ихнээс нь одоо ингэж тоглоод энэ хүртэл тоглоно шүү. За ёо. За нэгээс 4 цэнхэр дээр хэдгээр уруу байгаа лээ? 4 чисээ алдчихлаа шүү дээ. За чааш нь явлаа. Зөв. 3-аар 4-өөс соллоо. За одоо энэ 3-аар. Тэгээд 2-р хуруугаараа 2-р хуруугаараа улбар шар өнгөн дээр. Нэг нь яасан. За одоо дахиад их тоглох. Бисклет. Тэгээд цэнхэр дээр. Өнгөн дээр удаа урт тоглоно. Зөвтэй одоо энийг шар. Тэгээд за одоо чи ингээд энэс нь хүртэл ингээд хэдгээр хуруугаар аль дараалан дээр тоглохоо мэдээд авчлаа тий. Одоо чи энийгээ зээжлээд ингээд алдахгүй тоглох болох хэрэгтэй байхгүй юу? Ойлгосноо уу? За тэгэхээр яг нэг маш ингээд олон дахин давтчихэж чи алдахгүй тоглох болно шүү дээ. За өнөөдрийн хичээл дууслаа. За дараагийн хичээлээр одоо хоёулаа энийг өргөжлүүлээд тоглож сурна. За одоо буцаад таваас за дөрөв эндээс
дам бэ?